За сайн бацхан уу mental fitness ADHD coach мөн нүүдэлчдийн бяцлаглалын багш ундраа байна. За уучлаарай би өнөөдөр оцорчлоо. Гэхдээ тодорхой шалтгаантай байсан учраас хоцорлоо. За өнөөдөр би та бүхэнд ADHD-гийн шинж тэмдгийн талаар ярьж өгнө. За тэгэхээр ерөнхийдөө ADHD маань 3 үндсэн төрөлд хуваагдсан байдаг. Эхнийх нь болохоор зэрэг зөвхөн анхаарал дутмагшилтай, хоёр дахь нь болохоор зэрэг хэд хөдөлгөөнтэй буюу ойвргон замтай, гурав дахь нь болохоор зэрэг их нэгдэх болон хоёр дахь шинж тэмдгийг нь хоёулынгийн хавсарсан гэж байдаг. За тэгээд ерөнхийдөө хамгийн түгээмэл байдаг нь болохоор зэрэг гурав дахь шинж тэмдэг буюу хоёулаа аль шинж тэмдэг нь хоёулаа илэрдэг. За тэгэхээр зэрэг хамгийн эхлээд минийх болохоор зэрэг эхнийх нь байгаа. Ер нь эмэгтэйчүүдэд ихэнх тохиолдолд эхнийх нь байдаг. Эрэгтэй хүүхдүүдэд ялангуяа илүү хөдөлгөөнтэй шинж тэмдэг нь илэрж идэг. За миний хувьд болохоор зэрэг анхаарал дутмагшил анхаарал дутмагших хэд хөдөлгөөнд хэмгэг гэхээр зэрэг хэд хөдөлгөөн нь надад байдаг гэсэн үг. Харин ч эсрэгээр айгүй удаан хөдөлгөөнтэй. За тэгээд хамгийн ихнийх нь болохоор зэрэг анхаарал хандуулахдаа муу. Гэхдээ анхаарал хандуулахдаа тийм нарийн ширээ юмыг ажиглаж анзаардаггүй. Тэгээд санамсаргүй алдаа гаргадаг. За энийг би ерөөсөө тэгэхэр ч мэдээж юм санамсаргүй алдаа гаргахаар ялангуяа шалгалт тестэн дээр айгүй их юм алдаа гаргадаг байхгүй юу? Тэгээд одоочлууд 89 гэдгийг 98 ч гэдэг юм уу ингээд хооронд нь сольчдаг ч гэдэг юм уу. Тэгээд зүүн баруун гэхээр зэрэг ингээд яг баруун зүүн бол мэдчихэл байгаа шүү дээ. Гэхдээ яг тэрийг жоох ингэж ойлгож тэг процесслах тодорхой хэмжээний нэг тийм гацалт үүсээд ингээд цаг хугацаа зарцуулагддаг. Тэгээд тэрнээсээ болоод би нэгэн буудалд кемпис гээд ресепшн хийж ирсэн байхгүй те хүмүүсийнхаа өгсөн дөнгөд юм бичсэн шүү дээ. Хэдэн төгрөгийн орлого орж ирсэн. Тэрийг бичгтээ би алдчихдаг. Тэгээд тэрийгээ ерөөсөө мэдэхгүй тэгэл дахин ингээл шалгаал гарч би ингээ алдчихдаг шүү гэл шүнжэнгөө ингээл шалгаад хондог тэгсэн мөртлөө алдчихад идэг. Тэгээд тэрийг нэг ерөөсөө мэдэхгүй тэр тийм санамсаргүй алдаа гаргадаг. Тэгээд үг уншихтаа бас буруу уншчих жишээтэй. Тэр нь тархинд яадгийн магадгүй ингээд үсэг бичиж эхэлж байхдаа ингээд үсгээ ингээд сольждаг ч юм уу. B2-ыг ялгадаггүй ч юм уу нэ. Тиймэрхүү шинж тэмдэг бол илэрч байсан. За тэгэхээр зэрэг ерөнхий тийм нарийн шир юмыг ажиглахдаа жоохон муу байдаг. За хоёр дахь нь болохоор дараагийнх ингээ явчих. За дараагийнх нь болохоор ямарваа нэгэн ажил хийж ягаад тэрэн дээрээ удаан төвлөрөхгүй ингээд өсчээд ингээд яваад байдаг. Нэг ажил хийжсэн, нэг юм эхэлжсэн, дараагийн ажил руу эхлээл. Тэгээ явжсэн, тэгэхээр дараагийн ажил руу эхэлдэг ч юм уу. Одоо би ингээд магадгүй ингээд ярьж ягаад нэг юм ярьжсэн, өөр юм яриа явцдаг ч юм уу. Тэгсээ дахиад нөгөө юм тайлбарлах гэж явжсэн, өөр юм яриад ингээ өсрөөд явцдаг ч юм уу. Тэгсээ нөгөө гол утга санаа нь алдагдчихдаг ч юм уу. Бас тийм алдаа бас гарч магадгүй шүү. За тэгээд мэдээж юмд маш амархан анхаарал нь сарндаг. Одоо ингээл би ингээ ном уншаад сууж байгаа ч юм уу хичээлээгээ сууж гинт нэг мессеж ирдэг ч юм уу те. Тэгэнгүүт хийжсэн юм мартаад мессежээ шалгаад тэгэнгүүт мессежтэй нэг юм бичсэн байнгут тэрэнд хариулаад ч юм уу. Тэгэнгүүт ингээд өөр юм хийгээд явцдаг. За энэ бол мэдээж ойлгомжтой. За тэгээд маш юмаа байнга хайж гээж идэг. За тэгэхээр түлхүүрээ хаан тавьснаа сандаггүй, утсаа хаан тавьснаа сандаггүй. Одоо нөгөө бичиг баримтаа нөгөө хийжсэн юм хаана имхэл зэгтэлсэн бэлээ, хаан тавьсан бэлээ гэдгээ мартчихдаг. За дараагийнх нь болохоор юмны нөгөө time blind гэж яриад байгаа. Time blind буюу цаг хугацааны хувьд мэдрэмжгүй. Яг 5 минут өнгөрж байгаа мó 10 минут өнгөрж байгаа мó гэдгийг мэдэрдэггүй. Өдөрт хэдэн цаг одоогийн байдлаар нэг тэдэн цаг ойролцоогоор болж байгаа байх та гэдэг энэ мэдрэмж айгуу сул. За тэгэхээр тийм болохоор зэрэг ингээд нөгөө цаг авсан тэдэнд нөгөө эмчийн цагтай штэ тэд нөгөө хүн уулзсан штэ гэдэг эсвэл нөгөө ажлын маань нөгөө нэг дуусах хугацаанд тэр штэ гэдгийг бас мартчихдаг. Тийм асуудалтай байгаа.
За тэгэхээр надтай ер нь бол цаг авах гад товсон хүмүүс ер нь мартах бол маш түгээмэлдэг, мартах ч юм уу, арайтаж орж ирэх ч юм уу. Тийм асуудлууд байдаг. Яагаад гэвэл энэ чинь нөгөө тархины чирүүл онцлог шүү дээ. За тэгээд мэдээж нөгөө эхэлсэн ажлаа дуусгадаггүй. Тэгээд одоо нэг ийм асуудал байдаг. За одоо юу өгнө? За хүүхэдтэй те. За миний хүүхдээ 2-5-т гараад дүүгийнхаа өрөөнөөс дүүгийнхаа өрөөний одоо шкафны 3 дахь шкафнаас нь тийм юм аваад ирээ гэх. Тэгэхээр зэрэг ингээд айгүй олон дараалалтай юу байгааз шат дараалалтай зүйл. Тэгэнгүүт энэ одоо нөгөө нэг ингээд зааварчилгааг ойлгож хүлээж авахтаа муу байдаг. Зааварчилгааг ойлгож хүлээж авахтаа муу байдаг. За тэгээд тэрийг нөгөө бүрэн гүйцэд хийхэд бас муу асуудал байдаг. За дараагийнх нь болохоор ерөнхийдөө бол маш юмнаас ингээд дандаа зайлс хийдэг, зүхтаадаг, юмыг хойш тавьдаг. Тэрний ялангуяа нөгөө нэг жоохон хэцүү одоо нөгөө нэг эхлүү их нөгөө анхаарал төвлөрүүлэх шаардлагатай тийм ажлууд дээр жоохон тийм асуудал гардаг. За тэгээд юмыг одоо цагаа зохицуулах болон юмыг нөгөө нэг organize хийх, эмхлэх, цэгцлэх асуудал маш хүндрэлтэй байдаг. За энэ саяны шинж тэмдгүүд нь болохоор зэрэг анхаарал тутамгших шинж тэмдгүүд байгаа. Надад болоод эдгээр шинж тэмдгүүд бол бүгд илэрч идэг. Одоо юу л орох байгаа вэ гэхээр зэрэг хэд хөдөлгөөнтэй буюу ойврган зантай. За ойврган зан гэж юу гэлж байгаа гэхээр ямарваа нэг юмны нөгөө үр дүнгийг тооцоолохгүйгээр үлдчихдэг. Ингүүл тэгин шүү дээ гэж одоо нөгөө тийм юу байхгүй. Үр дүнгийн бодохгүйгээр ингээд маш хурдтайгаар үлддэг хэлээ та. За тэгэхээр зэрэг энд юу нь бол маш тийм нөгөө амар тийм завгүй, докторгүй байдаг. Тэгэл ерөнхийдөө ингээд зүгээр ингээд сууж байхдаа ингээд заавал нэг юм нь хөдөлж яадаг тийм нэг хөл нь хөдөлж яадаг ч юм уу, гар нь хөдөлж яадаг ч юм уу. Тэгэл тэр нь жоохон бусад хүмүүс жоохон нэг тийм тэртэй байдаг. Тэгээд зарим тохиолдолд бид нар яг ингээд өөрийнхөө одоо тэг хөлөө хөдлөж байгаа ч юм уу, гараа хөдлөж байгаа ч юм уу, гараараа юм оролдож байгаа ч юм уу, нэг анзаараад байдгүй шүү дээ, тий. За дараагийнх нь болохоор зэрэг ингээд суух ёстой хүмүүс ингээд сууж явах ёстой байхад ингээд босоо явцдаг ч юм уу. За дараагийнх нь болохоор байнга нэг тийм нөгөө бүхсэн өвтцэн юм шиг гэж яадаг тий, ингээд байнга л тийм нэг хөдөлгөөнтэй ингээд байж идэг. Заавал нэг юм ингээд хийж идэг тийм шинж тэмдэг байгаа. За дараагийнх нь болохоор асуултанд маш тийм нөгөө нэг яриа ихтэй. Айгүй хэм ярих дуртай. Тэгээд хүнийг ингээд ерөөсө сонсож чаддаггүй. Хүн юм ингээд асууж байхад тэр асуултыг гүйцэд сонсоод ингээд хариулах тийм төвчээргүй хүмүүс байгаа. За дараагийнх нь ерөөсөө нөгөө ээлж дараагаа хүлээж чаддаггүй. Одоо харилцан яриан дээр ч тэр очролж явахад ч тэр өөрийнхөө нөгөө ээлжийг хүлээж чаддаггүй. За дараагийнх нь болохоор одоо бусдыг ингээд ярьж байхад одоо бусдын анхаарлыг сарниулах, бусдын яриан дондор орж ирэх бас тийм юу гардаг. Тэгээд бас нэг юу нь болохоор зэрэг тийм маш эрсдэлтэй одоо тэнэгч гэмээр юм уу үйлдэлүүдийг хийдэг байгаамаа. За тэгэхэд бусад ерөнхий бас шинж тэмдгүүд нь юу байдаг вэ гэхээр зэрэг өөрийгөө удирдах чадваргүй буюу сэтгэл зүйн хувьд одоо маш нөгөө нэг ингэж дээшээ доошоо юу яаж яадаг уурлаж амархан бухимддагч гэдэг юм уу, эсвэл тийм нөгөө өөрийг нь одоо үл хайхрах ч юм уу тоохгүй байхад маш тийм одоо гадуурхлын мэдрэмж маш өндөртэй одоо тийм маш эмзэг тийм сэтгэл санааны хувьд тийм эмзэг байх боломжтой. Тэгээд хамгийн гол зүйл юу вэ гэхээр зэрэг ерөөсөө нойрны асуудалтай байдаг. Нойрны асуудалтай. Одоо ингээд ерөнхийдөө бол ийм
ADHD анхаарал томгшилттай хүн болохоор зэрэг яг нөө бие физиологи болохоор зэрэг асар их хөдөлгөөнөөр илэрхийлэгдэж байдаг болвол одоо анхаарал томгшилттай хүмүүсийн одоо эхний шинж юу нь болохоор зэрэг тархиндаа ингээд маш их нөгөө нэг бодлууд ингээд маш их хурдтай ингээд эргэлдэж идэг байхгүй юу? Тархинд маш их бодлууд эргэлдэж идэг. Тэгээд тийм болохоор одоо унтах цаг боллоо, шүн боллоо гэд нөгөө нэг тархич за унтах чинь одоо энэ бодлууд чинь одоо арилчих, алга болчих нөгөө нэг тархины үйл ажиллагаа чинь зогсох уу гэхээр зогсдоггүй. Тийм учраас маш их орой унтдаг хүмүүс байдаг. Маш их оройдоо тий 12, 1, 2 гэж унтдаг хүмүүс байдаг. Тэгэнгүүтээ өглөө болохоор босохгүй. Тэгээд за өглөө бас босож яг цагтаа яалцчихгүй нөгөө ажил амьдрал сургуулийн юунд босдог. Тэгээд босоод явсан ч гэсэн нөгөө нойр дутуу хүн чинь угаасаа бид нар нойр дутуу байхад юмд анхаарлаа хандуулаад ингээд мэдээж ажлын үр бүтээмж маш асар их мууддаг тий. Тэгээд тэр нь болохоор зэрэг нөгөө нойроо сайн авч чаддаггүй байгаатай холбоотой байдаг. За тэгээд анхаарал төвлөрүүлэхгүй байх нь асуудал байдаг боловч хэд анхаарлаа төвлөрүүлэх нь бас асуудал байдаг. За тэгэхээр тэрний үс үг гэхээр зэрэг хэд анхаарлаа төвлөрүүлэх нь за жишээлбэл компьютер тоглоом ч юм уу одоо янз бүрийн ажил хийж болно. Бас ажил байвал маш одоо өөрийнх нь дуртай зүйлийг хийгээд ингээд хажууд нь орон зай, цаг хугацаа юу болж байгааг анзаарахгүй байвал маш сайн. Тэгтэл бас компьютер дээр тоглоом, гар хутас ч гэдэг юм уу. Эдгээр зүйлэн дээр хэд анхаарлаа төвлөрүүлчихээр бас орчин тойрон, эргэн тойрноо юу болж байгааг анзаарахгүй уг нь тэр орчинд байгаа юм шиг мөртөө тийм байхгүй юм шиг тийм мэдрэмж бас төрүүлдэг байгаа. За тэгээд нэг ажил хийж ягаад өөр ажил руу хурдан шилжиж чаддаггүй. Тэр жоох ингээд асуудалтай ингээд хүмүүс ингээд нэг юм хийжсэн ингээд өөр юм руу ингээд явахад айгу хурдан ингээд шилжээд за гэдэг оролцоод ингээд явцдаг бол ингээд нэг юм хийж ягаад ингээд өөр юм яхад ингээд жоохон саатал үүсдэг. За гэх мэтчлэн иймэрхүү шинж тэмдгүүд байдаг. Тэгээд бас DSM-5 буюу одоо Америкийн сэтгэл судлалын одоо Bible гэж хэлж болдог тэр одоо номонд орсон одоо зүйлүүдийг одоо судалгаатаагаар тий одоо баталгаатаагаар тэгж оруулсан байдаг. Тэрэнд бас ороогүй бас нэлээд хэдэн зүйлүүд бас байдгийг ажиглаж анзаарсан байгаа. За тэгээд ерөнхийдөө ингээд саяны миний хэлсэн шинж тэмдгүүдийг харахад энэ шинж тэмдгүүд ч угаасаа л хүн болгонд байдаг штэ. Ер нь тэгээд бид нар бас нэг төлхөр хаан тавьцснаа ер нь мартчихлаа идэг штэ. Тэгэхээр тэглээгээд би одоо ADHD гэсэн үг юм уу гэдэг бас асуулт мэдээж та бүхэн тулгарч байгаа байх. Надад шинж тэмдгүүд бүтээрэл байдаг ш. Наа чи би тэгвэл ADHD-тэй юм уу? Тэгэхээр зэрэг одоо энэ асуудал хамгийн гол асуудал нь юу вэ гэхээр зэрэг эдгээр шинж тэмдэг таны одоо амьдралд асуудал болоод байна уу? Асуудал болоод та эдгээр асуудлаасаа болоод амжилтгүй одоо тийм маш хэцүү байдалд ороод байна уу гэдэг асуулт нэгдүгürt. Тэгэхээр танд энэ одоо төлхөрөө мартаж ингэж юу яах нь нэг асуудал биш ээ, миний хувьд нэг асуудал биш. Асуудал болохгүй байна гэх юм бол энэ бол нэг тийм одоо юу биш аахгүй юу? Чухал зүйл биш. Харин таны ажил амьдралд маш хэцүү байгаа. Тэгээд ажил амьдралаа өргөжлүүлэхэд маш хэцүү байх юм бол та бол ADHD шинж тэмдэг одоо байна гэсэн үг. Мөн дараагийн асуулт нь юу гэхээр зэрэг эдгээр шинж тэмдэг таны хүүхэд нас буюу тэ 7-оос өмнөх нас, 7-оос өмнөх нас, 12-оос өмнөх насанд илэрч байсан уу? Та угаасаа л ийм хүн байсан юм уу? Эсвэл одоо ийм шинж тэмдгүүд илрээд байгаа юм уу гэдэг бас дараагийн асуулт байгаа. За тэгэхээр зэрэг хэрвээ багаасаа ийм байсан бол тэ ойлгомжтой. Гэтэл зарим тохиолдолд болохоор зэрэг эдгээр шинж тэмдгүүд нөгөө сэтгэл гутралд орчихсон. Таны амьдралд ямар нэгэн тэ том одоо сөрөг зүйл тохиолдох үед таны тархины тодорхой хэмжиг одоо хэсэг унтраад ялангуяа энэ тархины урд хэсэг унтрах үед одоо энэ шинж тэмдгүүд бас илэрж идэг. Тэр энэ стресс, depression одоо бас өөр одоо богинохон хугацаанд илэрх зүйлүүд бас энэ шинж тэмдгүүдийг илэрж идэг ахна. За гэхдээ ерөнхийдөө бол ингэж ойлгох хэрэгтэй. Одоо тарих биш тий
За хоёр янзаар сэтгэдэг гэж ойлгоо заяа. Хоёр янзаар сэтгэдэг. Эхнийх нь болохоор зэрэг маш эмх цэгцтэй анхаарлаа төвлөрүүлж сэтгэх одоо хэлбэр гэж байна. Тэгтэл бас тарих маань ингээд маш тийм задгай тийм ямар ч тийм эмх цэгцгүй ингээд зүгээр нэг үүлэн дунд ингээд сэтгэж байгаа сэтгэх бас нэг юм хэв маяг гэж байна. За тэгэхээр зэрэг энэ хоёр ч нөгөө хоёр туйл гэж ойлгож болно. За тэгэхээр зэрэг хэрэг бид нэр одоо маш эмх цэгцтэй анхааралтай сэтгэх үед яадаг вэ гэхээр зэрэг маш тийм бүтээл сэтгэлгээ асуудлыг шийдвэрлэх энэ одоо боломжууд нь хаагдчихдаг гэсэн үг. Харин хитрхи одоо энэ зэг юу яхаар маш бүтээл сэтгэлгээтэй нөгөө үүлэнд ингээд маш олон санаа одоо маш бүтээлч байдал орж ирж идэг. Тэгтэл тэрний ямар ч тийм эмх цэгцэхгүй бол бас дахин асуудал үүсдэг. Тэр ийм хоног хоёр туйл ахна шүү дээ. Тэр энэ хоёр туйлын маань та энэ тал руугаа илүү байна уу? Энэ тал руугаа илүү байна уу гэдэг л асуудал байгаа байхгүй юу? За тэгэхээр зэрэг одоо энэ хоёрын чинь хоёулаа онцлогтой. Тэгэхээр тэр нь сайн, тэр нь муу гэсэн зүйл байхгүй. Тэгэд үүнээс хамгийн гол бидний одоо хийх зүйл юу вэ гэхээр өөрийгөө удирдах чадах. Буюу за би одоо эмх цэгцтэйгээр одоо энд анхаарлаа төвлөрүүлээд энэ ажлыг хийе гэх үед өөрийгөө удирдаад анхаарлаа төвлөрүүлээд сууч чаддаг байх. Эсвэл за энэ асуудлыг би жоохон өшөөний жоохон бүтээлч байдлаар ингээд гой төсөөлөөд ингээд тэгээд бодыг гих үедээ бас тэгж бодож чаддаг энэ чадвар айгүй чухал байгаа. Тэгэхээр зэрэг хүний зүгээр онцлог байхгүй юу? Онцлог гэдээ ойлгочих. Тэрнээс одоо нэг эмгэг гэж ойлгохоор яг хуу хитрхи одоо нэг тал руугаа ингээд бүр яалтчгүй ингээд хитрхи одоо ингээд юу яах юм бол тэр маань бас эмгэг болж байгаа. Эмгэг болж байгаамаа. Тэгэхээр энэ эмгэгийг юу нь яаж эмчилдэг вэ гэхээр барууныхт болохоор зэрэг эмэн эмчилгээ байдаг. Ерөнхийдөө тэгж л үздэг юм байлээ. Нөгөө судалгаагаар 50-50-тай 50% нь эмэн эмчилгээ 50% нь болохоор зэрэг зан үйлийн засал буюу одоо би одоо юмыг хойшлуулад байх юм бол ингэх юм байна. Би цаг хугацаагаа тайм менежменттэй төлөвлөж чадахгүй байх юм бол ийм аргыг ашигладаг юм байна гэдэг энэ суралцахад юу яах нь суралцж иж бид нар өөрийгөө илүү ойлгож иж эдгээр одоо асуудлуудаас гарах боломжтой. За тэгээд өнөөдрийн лайв айн хүрээд өндөрлөе. Тэгээд анхаарал тавьсан та бүхэнд маш их баярлалаа. Асуух асуултаа байвал над руу хувь чатаар бичиж болно шүү. За баяртай.